Хөгжилд хүрэх хоёр зам бий. Надад хоёр сонголт байсан. Би нэг мөр сонгож нөгөөх нь орхисон. Зарим хүмүүс надаас яагаад хоёуланг нь хослуулж болоогүй юм бэ гэж асуудаг. Харин би тэдэнд би хоёрын хооронд юм дургүй гэж хэлдэг. Монголчууд хоёрын хооронд юмд дургүй учраа идэж хоолны төлөөх тэмцлийг нэгмөр орхиж хаадын хаан болохын төлөө оюун ухаанаа уралдуулан онолчдыг сонссжээ. Өлсөөд тураад өгөхгүй гэдэг айдсаар ажлын байр нэхвэл таны байгуулсан засаг төр ажил олгогчдын эрэлд мордно. Яг л сайхан бэлгийн засгийн газар шиг. Та юуг чухалд үзнэ таны байгуулсан засаг төр тимийг ханган гүйцэтгэнэ. Өнөөдөр өвчтэй болохоор улсын хууль бүгд ингэ өөрчлөлт болдог. Яг өөрөөрөө ажилгүй болоод мөнгөгүй болоод ингэсэн улсууд нь хөдөлж байгаа байхгүй. Тийм аймхай юм уу, тийм бэлтгэгчин юм уу? Эсвэл одоо ерөөсөө яадгийг ингээд тураад өгье гэж боддог шулуунтай гарчсан юм уу? Хүнд бөгөөд онц чухал шийдвэрүүд гаргахын өмнө том бүтээн байгуулалтуудын төслийг хөдөлгөх үүргийг иргэд та бүхнээсээ миний бие мессежээр хүлээн авсан билээ. Нэгдүгээр замаар л яваа гэдгийг та бүхэн ч олуулаа тол тодорхой хэлсэн. Олонхын санд үндэслэн та бүхний захиа даалгаврыг ерөнхий сайдын хувьд биелүүллээ. Их бүтээн байгуулалт эрх хөрөнгө оруулалтыг гацааж байсан оюу толгой 5 толгоон 2 том төвчийг нээлээ. Оюу толгой 5 толгоон араас залгуулан хөгжлийг хангах бүх том төслүүдэд хөдөлгөсөн шиг хөдөлгөцгөө. Нэгдүгээр замыг сонгосон чигээрээ цааш урагшлуул юу болох вэ? Хаан ажил олгогчд эрэлттэй байна. Тэнд эрх чөлөө шударга сорхигдож боолын хөдөлмөр цэцэглэнэ. Хаан боолын хөдөлмөр цэцэглэнэ. Тэнд хүн гэдэг нэр төр устгаж материалын технологи хөгжинэ. Хаан материалын технологи хөгжинэ. Тэнд хүний ёсны амьд харьцаа өрхөгдөж ухаалаг хэрэглээ үйлчилгээ ноёлно. Хаан ухаалаг хэрэглээ үйлчилгээ ноёлно. Тэнд хайрлах энерх сэтгэлгүй хүн сүргүржинэ. Хаан хайрлах энерх сэтгэлгүй хүн сүргүржинэ. Тэнд мөхөл нүрлэнэ. Нэгдүгээр замыг сонгож гадны хөрөнгө оруулагчдад шүтэж хөдөлмөрлөвөл мөхөлтэй нүүр тулах нь гарцаагүй юм байна. Хэрвээ хоёрдугаар замыг сонгож монголчууд лугаа адил онолчдыг сонсож мэрэгдийг шүтэж өгжвөл юунд төрөх вэ? Материалын технологийн хөгжил дээд зэрэгтэй өргөттэй өдий гайхамшиг бүтээсэн бол нүүдэлчдийн мэдрүүлсэн технологи хэдий гайхамшиг бүтээгээ бол юутаач нүүдэлчд эрх чөлөө аз жаргалыг биеэр эдэлж тэгш ирэх шударга ёсыг боддоор тогтоож танин жаргалаа магтан дуулж найрлан хоримлож наадамсан цэнгэж байснаас бус дарлагч ангид нухлагдаж ангийн тэмцэлд нэрвэгдэж дайны хөл туйлдж байсангүй. Энэ бол монголчуудын нэвтрүүлсэн технологи юм. Үүнийг зарим нь огторгуйн технологич гэдэг. Энэ огторгуйн технологи байдаг юм байна. Бас зарим судлаачид нийгмийн зохион байгуулалтын технологич гэж нэрлэх нь бий. Материалын технологиг биш, нийгмийн зохион байгуулалтын технологид нэвтрүүлсэн юм аа. Материалын технологи ухаалаг хэрэглээг бүтээсэн бол нийгмийн зохион байгуулалтын технологи ухаалаг төрийг бүтээсэн. Ухаалаг хэрэглээ алсын удирдлагатай шиг ухаалаг төрч мөн алсын удирдлагатай. Монгол төрийн алсын удирдлага юу байв? Монголын ардчилсан холбооноос үндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолон сэргэм тогтоосны 100 жилийн ог тохиолдуулан тусгаар тогтнолын одонгоор шагнагдсан эхний хүмүүсийн дотор Монголын бурхан шашинтны тэргүүн Богд хаант Монгол улсын хаан 8 дугаар богд Жавзан дамт хотод багтжээ. 8 дугаар богдын нэхэн шагнасан одонг Монголын ардчилсан холбооны зүтгэлтнүүд 9 дугаар богдод гардуулан өгсөн байна. Зарим хүмүүс хэлдэг үстэй. Урдны учирлаа. Урд насндаа учирж ирсэн болохоор л сая учирж байгаа. Юм мэдэх хүмүүс их тэгж хэлдэг юм аа. Төрүүн насны гавьяа төвлийнхэн шагналыг төрөл дамжин гардан авч төрөл тутамдаа нэгэн их үйл хэргийг заламжлан гүйцэтгээд дараа хийх үлийн дараагийн төрөлдөөн залгуулан хариуцлах ийм учир холбогдлыг одоогийн шинжлэх ухаан хараахан тайлах түвшинд хүрээгүй байна. Тийм болохоор Монголын түүх одоогийн шинжлэх ухаанаар тайлагдчихгүй онцгой болон гайхагдаж хожимын оюунт мэрэгдийн ухааны шаналлыг сорих шинжлэх ухааны талбар болон ирээдүйг чиглүүлнэ. Монголчууд бодлын эрчим хүчийг хэрхэн төгс эзэмшиж
технологи нь ямар өндөр дээд хөгжил дэвшилд хүрснийг баримтаар нотлон болгож батлан харуулах цаг өнөөдөр ажээ. Учир нь зөвхөн гарт баригдаж нүдэнд харагдах юмд л итгэдэг сэтгэхүйн гур дараа нь биднээс асар хол зөрүүтэй материалистууд сая бодлын эрчим хүч гэж байдгийг хэд дурангараа олж харж хэлбэр өнгийг нь хэмжиж тодорхойлж боддоор хэрхэн нөлөөлөх чадварыг нь туршилтаар нотлон болголоо. Гэтэл Монголын төр дундад зуунд энэ хэмжүүрээр ажиллаж хүн төрөлхтнийг шин хөгжил дэвшилд хөтлөх он цагаан тав тодорхой заасан байдаг. Цэгцэрх гэдэг чинь тийм хойно байдаг юм байна. Энэхэн насандаа ярьдаг юм биш юм байна. Тэгэхдээ энэхэн насандаа цэгцэлж л байхгүй бол тэр хойнч өмөржил байд юм. Хүний эрх чөлөөг хамгийн энгийнээр ямар нэгэн зүйлтэй зүйрлвэл бид хамгийн түрүүнд нар гэж хэлэх үзье. Нар байхгүй бол ус байхгүй. Нар байхгүй бол ургамал байхгүй. Нар байхгүй бол амьдрал байхгүй. Бид харанхуйд юу ч олж харахгүй. Яг тийм. Бид эрх чөлөөг бол ганцхан олох амьдралаа наргүйгээр туулан өнгөрүүлэх мэт өөдгөртэй аимшигтай төсөөлөв. Хаан эрх чөлөө байна. Тэнд жинхэнэ хөгжил цэцгэлдэг гинэ. Тарих чүмгийг хоослогч нь ажил алба бол тарих чүмгийг хооллогч нь аглаг хөдөө ажээ. Тиймээс бурхан багшаас эхлээд үе үеийн мэргэд аглах төвлөрөх номыг номлож аглагаас болсон агуу хүчийг үзүүлсээр иржээ. Нүүдэлчд агуу их сүр хүчийг үзүүлж үйс үйсгэн. Гэхдээ зөвхөн хэрэгтэй цагт нь дэлхийг донсолгон олныг өмнөө сөвдүүлж дэлхийн тавцан дээр гарч ирдэг. Монгол зочиж байгаагүй ард юм шүү дээ. Дэлхий зочиод байсан бол зочиж байгаагүй ард юм. Тэгвэл өнөөдөр ч та бид энэ дүүхийг давтах боломжтой. Үүний тулд танаас ганцхан эр зориг шаарддаг. Зүгээр л зориг. Тэр зориг нь бол зүгээр одоо ишээ дайраа гэдэг үс тэр хөгжлийн ном гэдэг нэг тэр номоо дагсан гарын авлагыг дагаад тэр хүмүүс бол миний бодлоор бол тэр хараа боддгоо байх хэрэгтэй. Сансрын хүрдэнд амьдардаг амьтад энийг ойлгоход үнэхээр хэцүү. Харин амьдралыг ардаа орхин аглагт гарвал энийг ойлгодог. Аглагт гарсан нь өөрийн сэтгэлийг сургадаг. Энэ бол зугаас энэний дараа бол ирээсх нь би даана гэл. Тиймээс ихэдсэн бог Чингис хаан тарих нь хоосрол чөмөг нь хоосорно. Тарих чөмөг хоёулаа хоосрол үхэж мөхөн хэмээн зарлаг айл дураан болгож Чингисийн монголчууд аглах төвлөрөн дэлхийг аврах агуу үйл хэрэг төлөвлөсөн бол дэлхийн хүндрэлтэн бодох завгүй ажилласаар шилжилэн дарсан олон асуудлуудыг хоримтлуулжээ. Одоо энэ шилжилэн дарсан олон асуудлуудыг шийдэх эзэн хэн бэ? Энэ тухай Монгол Симба буюу оюун ухааны хаанчлал кинонд өгүүлэгдэх бөгөөд дэлхийг аврах бодит эзэдтэй та бүхэн эндээс танилцах боломжтой. Чингис хааны цустай бид ингэж амьдрах утгагүй, ингэж явсаар монголуудам усна гэж хуцахгүй. Өвгдөцийн цус нулимс өр дөнгөй төгсөхгүй. Өөртөө биеэ дэцэн утам монголчуудаа зориулъя. Хамраас өгсөн томчуудыг ар төмгөр хавчуулъя. Бидний түүхийг гутас малуудыг тамны тоогоон чануулъя. Чингис хааны утам бид монгол самандуулъя. Эрчим хүч хоримтлсан эрчим хүчийг энэ хамаг амьтныг яадаг алдахын цагт нь бид нар гол нь бие биенээ таньж учраас энэ аюулаас нь бид нар ингэж аварья гэдэг тэр зохион байгуулалтыг хийж яадаг. Энэ учраас бид нар хамгийн гол нь бид нар биесээ таньж учрыг бид нар тэр үе чинь бүгдээрээ бурхтын амгалан гэдлээд тэнгэрлэг оршихуй дээр бурхтын эдэлдэг жаргал бүх цэнгэл бүхнийг эдлээ явж исэн тий. Тэгээд нэг 100 жилийг зөөлсөн байгаа. Тэр үед юу болох вэ? Тэр бүхнийг маш тодорхой хэлсэн байгаа тий. Тэгээ энэ 100 жилийг зөөлтийн учир нь энэ дэдийн номноос хол энэ тэнгэрлэг оршихуйгаас алс бие биентэйгээ дайтаад ингээд цусны бэлдээд бэлдэж яадаг. Энэ хамаг амьтны чинь ялгаагүй өөрсдөө шиг амар амгаланд учруулах энэ л зорилго шүү дээ тий. Тэгээ энэ зорилгын төлөө зориулаад бид нар яг тэднэртэй адилхан хэмжээнд хүрэх хэрэгтэй болно шүү дээ. Ингээд тэднэртэй адилхан хэмжээнд хязээ хүрэх вэ гэдэг нэг өршлөн заасан. За тэр 1937 оны хядлагыг заачсан. За тэгээ социализм 1999 он хүртэл юу болох 1999 онд юу болох тэр бүгдийг заачсан тий. Тэгэхээр зэрэг бид нар ямар ч байсан биесээ танихгүйгээр энэ орчлонд ингээд ийм мунхаг амьтад ямар байдаг яг тэр юугаар ирнэ. Тэгээ хамгийн гол нь бид нар биесээ танихын тулд энэ их буйныг зориулж байна тий. Тэгээ миний хувьд биесээ таньж учрлаа.
одоо миний дээдлэг Чингис хаан бол энэ юм аа гэдэг байдлаар энэ Батулгыг Жэнко Батулга гэдэг одоо энэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ингээд яваад байгаа. Энэ хүнийг тодруулаад энэ хүний хэлсэн өөрөөр хэлбэл Чингисизм буюу энэ Чингисийн парадигм гэдэг юмыг энэ хүний үгээр гаргаад тэгээд энэ хүний энэ заасан замын дагуу бид нар энэ маягаар явах юм бол ийм байдалд хүрнэ буюу энэ Нострадамусын зөгнөлөөр энэ 2035 онд Амар амгалангийн алтан зүүн ирнэ гэдэг энэ зөгнөлөөр нь энэ дээр ажиллаж байгаа тэр эрдэмтдийн яриан дээрээс ингэж гаргаад тэгээд энэ киногоо хийсэн. Хэрвээ эртний мэрэгэн ухааныг орчин үеийн шинжлэх ухаанч мэдлэгтэй хавсруулж чадвал 2012 оны 12 сарын 21-ээс хойш хүндрэлтэн оюун санааны шинэ дэвшилд нэвтрэн орж чадна. Эртний мэрэгэн ухааныг орчин үеийн шинжлэх ухаанч мэдлэгтэй хавсруулахын цагт тэгээд бүхнийг ойлгох болно. Харин тэр шинжилт хүрэх зам тийм ч амар хялбар байхгүй. Ялалт хөдөөд ирж өр зөөлөнд хянуур тэрээр уран аргаар ялалтанд хүрч дөнгөн. Далай тэнгис газар дэлхий ховсон өөрчлөгдөж хүмүүс жаргах цаг ирнэ. Яг үннийг хэлэхэд би 12 сарын 21-ний өглөө ямар нэгэн гайхалтай өөрчлөлт болно гэж бодохгүй байна. Бид зүгээр л ийм цаг үед тулгарна. Тэр нь өнгөрснөө эргэн хараад тийм ээ бид энэ замаар өн удаан жил явжээ. Тэгэхээр одоо хуучин эрен ард хоцров гэд хүн төрлөختөн илүү гайхалтай эд шидийн шин ирээдүйг байгуулж эхэлнэ. Да, мы прошли долгий путь, но теперь старая эпоха осталась позади. Человечество преобразилось, и мы начнем строить лучшее будущее. Оройсож дэлхийг номхруулсан баатаруудын мохшгүй домог ясанд минь шархиран байгаа. Мөнх тэнгэрийн чин үнэн байдгийг зарлиг болгооч магнаг ертөнц орны Монгол гэж ухаж мармаа